За өнөөдөр манай сумын гол үйлдвэрлэл бол одоо мал аж ахуйн үйлдвэрлэл. Энэ төс нутагт өнөөдрийн байдлаар Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалттай 100% хөрөнгө оруулалттай одоо Jenny Oil Mongolia гэдэг энэ компани иргэдийн эсвүүцлийг үл тоон энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа гэдгийг та бүхэнд аль биесээр мэдэгдэе. Jenny Oil Mongolia гэх компани бол 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдөр за мөн 8 сарын 16-ны өдөр бол сумын засаг дарга сумын иргэдийн төлөвчдийн хурлын тэргүүлэгчдэд бол Монгол улсын усны тухай хуулийн хүчингү болсон заалтыг одоо заасан ийм усны хайгуулын зөвшөөрөл олгооч гэсэн албан тоотыг бол бид хүнд ирүүлсэн. Энэхүү албан бичгийг бол хүлээж аваад хууль зүйн ямар үндэслэл байхгүй. Багийн иргэдийн нийтийн хуралд бол ард түмэн газар нутгаа мэднэ. Энэ утгаараа бол багийн иргэдийн нийтийн хуралд асуудлыг хилцүүлэх зүйтэй гэсэн ийм шийдэлд хүрсэн. Ингээд үүнээс хойш бол тухайн компани бол 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тэр Дэвсэнгийн дилийн хөндөд бол одоо хайгуулын ангаа буулгасан нь бол одоо тодорхой олон хуулийг бол зөрчсөн үйлдэл гэдгийг бол та бүхэнд аль биесээр мэдэгдэе. Jenny Oil газ гэдэг компани бол одоо 2012 оны 6 сараас эхэлж энэ эхлээд усны нөөц тогтоож байгаагаа яваад исэн юм байна. Одоо сүүлдээ тэр занар болоо сүүлдээ бүр одоо газрын гүнд нь боловсруулах юм яриад газрын гүнд боловсруулах гэдэг бол хоёр янзын юм байдаг юм билээ. Бидний ойлголт одоо манайг нэг хөдөөний улс юу ч мэдэхгүй ухааны юм болоод байгаа. Манай өөр хүүхд ч одоо мэдээлэл 900 болцсон энэ үед бол бүх мэдээллийг бид нар бол мэдчихэ. Манайг бол үл тоомсорлоо та нар бол юу мэдхээ ухааны юм ярьж байгаа бол тэр бол эндүүр л. Тэгээ газрын гүнд боловсруулах ч одоо гал 100% дараас нь түлхээр жигтэйхэн дээдх нь буцалдаг юм байна. Тэгэхээр чинь зандрын газрын гүнд 300 метрийн гүнд боловсруулах халуун хий шахахаар газрын хөрсөн лав 1 дугаар юу ч урахгүй. 2 дугаар газар суулт үүснэ яваанда. 3 дугаар тэр чинь тэр ус ширгээд бөмбөлөг маягийн юм үлдэнэ гэж ойлгогдоод байгаа шүү дээ. Тэгээ миний өвөг дээсээс уламжиж ирсэн энэ нутаг өвөг дээсээс уламжиж ирсэн энэ сайхан баялаг энэ сайхан орон нутгаа бидний ухуулахгүй. Эцээс энэ уран гэдэг чинь бол занар гэдэг чинь асар их хортой. Ортой. Одоо биднүүдийн гарч байгаа үр хөвгтүүд ч гэсэн янз бүрийн юм гарч байна. Хоног гэхэд хоёр толгойтой хураг гарч байна. Бид нөө занар гэдгийг чинь бид нар юусоо биднүүдийг мэдэхгүй тэнэг юм л гэж бодож байгаа эдгээр. Үгүй ээ. Энэ занар гэдэг чинь газрын доороос одоо гүн өргөмдөл 8-аас 1000 гаруй метр газар өргөмдсөн байгаа. 3 газар. Тэр өргөмдсөн газрын дэрэгдэх бохирын ус гэж ямар юм бэ?